бид харин үүндээ гайхаад байна. Нэг хитгэн хүмүүсийн эрх ашиг магадгүй би бол тэнд дандаа өөрсдөө гаднаас элдв хөрөнгө мөнгө оруулж ирж түүнийг угаадаг, цэвэрлдэг, түүгээр амьдардаг хүмүүс гэж ойлгоод байгаа. Төртөө харьцдаг, мэрэгжлийн холбоот хэлбэрээр нь л байгуулж өгөө гэд бусд нь хэдэж байж болно. Төртөө харьцдаг, гадагшаа төлөөлдөг, тэр салбараа төлөөлдөг мэрэгжлийн холбоотыг л бий болгох. Одоо их хурл дээр хэд хэдийн юм л гацаад байна. Жишээлхэд худалдаа ажилтны танхимын тухай хуулийг бас л манай яамдар боловсруул тэгээд гишүүд өргөн барьсан. Бас ингээл гаццсан байж. Өнөөдөр худалдаа ажилтны танхимыг бид нар намаас хараат бус төрийн чиг үүргүүдийг өөртөө шилжүүлж авдаг мэрэгжлийн холбоо хэлбэрээр нь хөгжүүлэх шаардлага зайлшгүй. Цаашид хууль зүйн дотоод хэргийн яамдар боловсруулж байгаа маш олон хуулиуд дээр бид нар мэрэгжлийн холбоод буюу нийтийн эрх зүйн субъектүүдэд маш олон чиг үүргүүдийг шинэ хуулиар одоо өгье гэдэг ингээд дараагийн нөгөө төлөвлөлтүүд хийгдсэн байж байгаа. Тэгээд одоо энэ болгон ингээл гацаатай байж байна. Бидэрт бас нэг өөрийн гэсэн энэ улс орноо бодох, нийтлэг эрх ашигаа бодох нэг юм цоглох зүрх байх хэрэгтэй байхгүй. Өнөөдрийн явцсан эрх ашигаар их хурлын зарим гишүүч гэсэн энийг гацаалцж байгаа. Та нар одоо гацааж байгаа хүмүүсээс нь ярилцлага